би та нарт гоё деважинд очисон нэг гоё бичлэг үзүүлээ заяа. Өнөөдөр танаа пастор чи ер нь их ондоо юм хийж байна те. Facebook муугээсээ гаргаад юу үзүүлэх гээд байгаа юм те. Ямар таагаа харагд. За ийм нэг биш дахиад байна заа юу. Биш ээ. Энэ. За. Ёо. За ер нь сүүлдээ гиз юм том болсон заа юу. Тэгээд яасан бэ гэхээр манайхаа эхнэр өтөө өнгөрсөн жил те 8 сарын сүүлээр Америкт явж исэн. Сиэтл тахгүй. Сиэтл амар том модтой газар явж байгаа. Тэгээ ингээ найзуудтайгаа алхаж байгаа. Орой дээр нь гарсан чинь нэг яг нэг хэсэг дотор ингээ нэг юм яг юм эдэн цэцэрлэг шиг юм эдэнцэл байж үзээгүй л дээ тийм үү. Гэхдээ ингээ ийм жимсний моднуудтай. Тэгээд лир байсан те алим байсан. Тэгээд саяны ингээ жимсүүд байсан. Амар гоё амттай шүүслэг. Миний амьдралдаа идсэн хамгийн гоё амттай. Тэгээд идэж болно. Хүмүүс чөлөөтэй очиж болно. Чөлөөтэйгээр идэж болно. Дураараа идэж болцоо юм. Зөндөө идсэн. Йоо, хүүхдүүд яаж юм? Ямар гоё юм бэ гэдэг. Очиж үзэх юмсан. Та нарыг болдог бол бүгдийн дагуулад очих юмсан. Тэгээ амар гоё ийм газар очсон. Тэгээ би юу гэж хэлсэн бол хаастай эдэн цэцэрлэг ийм гоё байсан бахаа гэдэг. Тийм үү? Тэгээ би та нарыг би ишил уншиж гээ. За Эхлэл номын 2 дугаар бүлгээс. Эхлэл номын 2 дугаар бүлгийн 15, 16, 17-г уншия за. Би та өнөөдөр Бурхны өгөөмөр зөвсгөлийн талаар хуваалцах гэж байна. За. Бурхны ямар зөвсгөл гинөө? Өгөөмөр зөвсгөл. Бүгд хамт хэлцгээе өгөөмөр гэж. Өгөөмөр. Дахиад нэг хэлцгээе өгөөмөр. Өгөөмөр. Өгөөмөрийн эсрэг юу вэ манайхаа? Харамж. Харамж гэж хэлээ. Харамж. Таны хүмүүс харамж гэж яриасаа гэж бодож байна уу? Өгөөмөр гэж яриасаа гэж бодож байна уу? Аль нь вэ? Өгөөмөр мөн үү? Тэр өндөр Бурхны өгөөмөр зөвслийг бүгдээр харцгаая. Тэгээ Эхлэл номын 2-ын 15, 16, 17-г уншия. За би та бүхэн уншиж. Эзэн Бурхны үгийг хэлж байна. Эзэн Бурхан хүнийг авчирч Эден цэцэрлэгийг арчлуулан сахиулахаар тэнд суулгав. Тэгээд Эзэн Бурхан тэр хүн тушаан чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимсээс идэж болохгүй. Түүнээс идсэн тэр өдөртөө л чи заашгүй өхнө гэв. За ингэж зогсоё. За та нарын зарим орчууд байгаа. Зарим нь та нарын хуучин Библи байгаа. Энд дээр юу гэж өгвөл та нар эзэн Бурханд юу гэж хэлээ чи энэ эдэн цэцэрлэгийн альч жимснээс харамгүйгээр чөлөөтэйгээр дураараа идэж болно гэж хэлж байгаа. Эдэн гэдэг үг манайхаа юу гэсэн үг гэж? Элбэг ханхлан гэдэг үг. Манайхаа бид нар Бурханд хэрэгтэй учраас Бурхан биднийг бүтээгээгүй. Бурхан биднийг ашиглахын тулд бүтээгээгүй манайхаа. Бурханы мөн чанар та нарт би өмнө хэлжсэн Бурханы мөн чанар өгөөмөр, элбэг хангалуун. Бурхан эцэг, Бурхан хүү, Бурхан ариун сүнс бие биендээ маш их хайртай. Бие биендээ төгс хайрын харилцаанд байдаг. Бие биендээ маш өгөөмрөөр ханддаг. Бие биендээ хуваалцдаг. Бие биендээ оюун бодлоод илэгдэг. Би бинийгаа таашаадаг, таалдаг. Тийм учраас Майкл Ривз гэдэг нэгэн теологч хүний delight буюу тэр таашаал гэсэн тэр нэг ном байдаг. Тэр номон дээр юун тухай ярьдаг вэ? Орчин ертөнцийн бүтээгдэн бий болохоос өмнө Бурхан энэхүү төгс хайрынхаа харилцааныхаа үр дүнд энэхүү хайраа хүнтэй хуваалцахаар өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн гэж хэлдэг. Бид нэр Адамыг яаж бүтээсэн мэд тийм үү? Тоос шороноос Бурхан хүнийг бүтээгээ тийм үү? Одоо баримлын шавар шиг тийм үү? Тэгээд хамраар нь Бурхан руах өөрийнхөө амьсгал, амин амьсгалыг өгөөд хүн амьд оршигч болдог. Санаж байна уу? Өөрийнх нь амьсгал тэр Бурханы хүнийг амьд оршигч болж байгаа. Тэгээ Бурхан өөрийнхөө энэхүү хайрынхаа элбэг хангалуун энэхүү өгөөмөр байдлаа хүнд хуваалцахыг хүссэн. Тэрнээс бидэнд тусламж тэгээ Бурханы бидний тусламж, бидний оршихуй, бидний мөргөл, бидний хүндлэл, бидний залбирал, бидний өглөг, бидний үйлчлэл Бурханд хэрэгтэй учраас биш.
Заримдаа бид Бурханд бүх алдар нь байгуултгоо, Бурхан бүх алдрыг авах зохистой гэж ярьдаг. Зөв, үнэн. Гэхдээ үүнийг бид нар шашинлагаар бид нар ойлгодог. Шашинлагаар бид нар ойлгодог бол бид нар бүх зүйлийг Бурханы төлөө хийхдээ бүх зүйл Бурханаар байгаа үнэн. Гэхдээ үүнийг ойлгох тэр цаа зүрх сэтгэл нь, сэтэл нь ондоо байдаг. Бурхан биднээс ямар нэгэн зүйлийг шаардаад байгаа юм шиг, Бурхан биднийг ашиглах гээд байгаа юм шиг, Бурхан биднийг мөлчих гээд байгаа юм шиг. Бурханд бид ашигтай учраас гэж. Тийм учраас бид нэр заримдаа Бурханыг хайрлахад асуудалтай байдаг. Aidan Wilson Tozer, A.W. Tozer гэдэг одоо ном нь Монгол дээр орчуулагдсан байгаа. Бурханыг ирэлхийлэх үгээд. Түүний алдартай нэг ном байдаг. Pursuit of God. Бурханыг ирж шахах, мөшгөх. 2006 онд 2007 онд анх удаа би тэр номыг уншаад би дотроо юу гэж бодсон бэ? Энэ бол Библиэс гаднах миний уншсан хамгийн агуу ном гэж бодсон. A.W. Tozer гэдэг хүн юу гэж хэлсэн бэ? Та Бурханы талаар ямар бодолтой байна? Энэ таны хувьд хамгийн чухал зүйл гэж хэлсэн. Та Бурханыг юу гэж боддог вэ? Та Бурханыг яаж боддог вэ? Өнөөдөр би энэ тэнд итгэгч хүмүүстэй насан туршсан, цуглаанд олон жил явж байгаа итгэгч хүмүүстэй ярихад заримдаа тэр хүмүүсийн үйлчлэлт хийж байгаа зорилго, тэр хүмүүсийн бусад үйлчилж байгаа, тэр хүмүүсийн сүмдээ хандж байгаа энэ хандлагуудын цаана ямар зүйл заримдаа надад мэдрэгддэг вэ гэвэл би ингэхгүй бол Бурхан, ингэж Бурханд би үйлчлэхгүй бол, ингэж би зориулахгүй бол Бурхан намайг шийтгэн, Бурхан намайг надад таагүй зүйл хийн, Бурхан намайг ивэхгүй, Бурхан намайг ерөөхгүй. Энэ Бурханы миний та бүхнээр хуваалцгаа энэ өгөөмөр, энэ элбэг хангалуун, энэ хайраа хуваалцсан энэ зүг сэтгэл үнэртдэггүй, харагддаггүй, мэдрэгддэггүй. Бид нар Бурханы өгөөмөр зүг сэтгэл, элбэг хангалуун зүг сэтгэлийг мэдхгүй байхдаа бид нар Бурхантай харилцахдаа бид нар шашинлаг болдгоо гэсэн. Яг л ганданд очиод мөнгө төлөөд ном уншуулж байгаа адилхан харилцаанд бид нар байдгаа гэсэн. Бурхан хүйтэн хүндий. Бурхан нэг тэнгэрт байгаа сахалтаа нэгэн өвөө таяга урт таягта чинзөө чи өнөөдөр айлуу яах нь мачи тэ шийдэх гэж байгаа юм шиг. Ингэж болохгүй, тэгж болохгүй бид нар ингээд айц гүйц дунд бид нар хавчигдмал, бид нар баригдмал өргөдөлтөөр бид нар байдаг. Би таарт өнөөдөр хэлхийг хүсэж байна. Бурхан хизээч энэ амьдралыг бидэнд зориулаагүй. Бурхан өөрийнхөө элбэг хангалуунаас хүнд хуваалцыг хүссэн. Тийм учраас Эден цэцэрлэг тэр элбэг хангалуун девашныг бий болгоод хүнд зориулаад тэр девашныг хүн арчаад, тордоод, сахиад, хамгаалаад тэгээ зогсохгүй хэл хязгаар газар нутгийн тэлэх хэрэгтэй байсан. Эдний газар нутгийг бүх дэлхийгээр томруулах хэрэгтэй байсан. Бурханы элбэг хангалууныг харуулах хэрэгтэй байсан. Тийм учраас саяны энэ дээр харлаа шүү. Эхлэл 2:16 дээр айлч модны жимсээс дур зоргоорой хэд. Хамаагүй үед ойлгож байна уу? Чөлөөтэйгээр яг би саяны бичлэг шиг аваад дахиад нэг бичлэг байгаа би үсэрж байгаад амар гоё шүүслэг лир аваад идчихэж байгаа. Оо ямар гоё байсан гэж санана. Ямар ч буруутгал байхгүй надад. Би өстэй энийг идчихэж байгаа нэг хацчаа те. Зарим би яаж идсэн гэж хац идчихэж байгаа дуусаагүй байхад нь шидээ. Дахиад аваад идсэн. Ямар амар цамаа юм те. Гэхдээ би ингэхдээ ямар ч буруутгал мэдрээгүй. Оо амар гоё байсан. Яг л би Эден цэцэрлэгт байна. Яа. Манайха Бурхан биднэрт ийм зүйлийг хүссэн. Бурхан бидний хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэл ханамж бүрэн дүрэн байгаасаа гэж хүссэн. Библиэлд Роми 14-р бүлэгдэр нэг сонирхолтой ишлэл байдаг. Итгэлгүйгээр хийсэн бүх зүйл гим гэж. Бид нар Бурханы дотор сэтгэл хангалуун биш. Бурханы өмнө бидний харилцаа асуудалтай мэд. Асуултын тэмдэгтээ Бурхан намайг яах вэ, ингэчих болов, тэгчих болов гэж алхахдаа бид нар эрх чөлөөтэй байдаггүй. Бид нар эрх чөлөө маань хязгаарлагдмал, боогдмал байх үед бид нар чөлөөтэй ярьж чаддаггүй, сэтгэж чаддаггүй, үйлдэж чаддаггүй. Харин бид нар зориудаар тэрслэж, эсэргүүцэж Бурханы мөн чанар, хууль, үгийнх нь эсрэг дуулуургүй байдал гаргаагүй ч гэсэн заримдаа бидний хийж байгаа үйлдэл дотроо зүрхний гүнд буруу гэсэн мэдрэмж идэг. Энийг та нар бас мэдэрч ирсэн. Гоё юм, зөв юм хийж байгаа юм шиг мөвч гэвч цаанаа буруу мэдрэмжтэй. Тийм үе байдаг тийм үү? Яагаад гэвэл итгэлгүйгээр бид нар хийж байгаа учраас. Бидний зүрх сэтгэл цаана байхгүй байгаа учраас. Яагаад бол Бурханы тэр элбэг хангалуун өгөөмөр зүрх сэтгэл бидний дотор байхгүй байгаа учраас. Харин Бурхан бидэнд ийм амьдралыг
Дахиад хэлье. Өгөөгүй. Амен. Бурхан бол өгөөмөр. Өгөөмөр бурхан өгөөмөр байдлаараа хүнийг бүтээгээд дүр төрхөөрөө бүтээгээд амин амьслаа оруулаад өөрийнхөө эрх мэдлийг газар дэлхий дүүргэе гэж хэлсэн. Тэр та бид хоёр түрүү хэлсэн юм AW Tozer бурхныг юу гэж бодож байна? Хэрвээ бурхныг та иймхүү өгөөмөр ийм сайн бурхан хайр нэгүсэл өршөөл уучлаар дүүрэн бурхан гэдгийг ойлгох юм бол та өөрийн ирэхгүй дотроосоо бурхныг хайрлж таньж мэдэж явна гэсэн. Заримдаа хүмүүс яагаад бурханд үйлчлдэг вэ? Яагаад бурхны сайн мэдээг бусдад хуваалцдаг вэ? Үнэн үгийг яагаад хуваалцдаг вэ? Яагаад хуваалцахын тулд хичээл зүтгэл гарах хэрэгтэй? Эсвэл хэн нэгнээр заалах хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд манайхаа мэдээж ичхүүр одоо хүмүүстэй ярьж чадахгүйгээр олон юм байж болох шиг зарим тохиолдолд манайхаа юу байж болох вэ гэвэл бид нар бурхныг сайн гэдгийг мэддэггүй. Би бурхныг өөрөө сайн гэдгийг мэдээгүй юм чи би бусдад хуваалцж яах. Би нэг шашинлаг байдал, нэг баригдмал байдал, ирчлөөгүй байдалд ирчихсэн юм чинь энэ амьдралыг би бусдад хуваалцаад яах юм? Ийм үднэс бид нар бусдад хуваалцдаг. Харин та бурхны өгөөмөр зүйлслийг мэдсэн болвол та боломж нь бүрдэхэд таны хажууд хэн нэгэн байхад та хуваалцахад бэлэн байна. Та тэр хүнтэй ярьж байгаа энэ хүний цаана юу хэрэгтэй, ямар мессеж, ямар урам зориг хэрэгтэйг та бүр таньж мэдээд та хэрэгтэй үгийг Библиэлд цагаа олсон үгүүд эдгэрэл та тэр үгийг ч гэсэн өгч чадна. Та үйлдэл хийж чадна. Та тэр хүний өдрийг өөрчилж чаддаг, хүний амьдралыг ч өөрчилж болно. Яагаад бол та бурхны өгөөмөр зөвсдгөл тэр сайн сайхан уучлал өршөөл хайрын тэр байдлаар амьдарч ажиллаж байгаа учраас. Библиэд бурхны уур хилэн байгаа юу? Байгаа. Гэхдээ Мойсе бурхнаас та яруу алдраа надад харуулаач гэж хэлэхээр бурхан бол уурлахтаа удаан. Тэрээр хайр эмэл өршөөл нэгүслэр баялаг дүүрэн бурхан. Манайхаа энэ бол бурхны мөн чанар. Амен. Би танаар дахиад нэг хэсэг уншиж өгье. Нэгдүгээр Яаков номын 1-р бүлэг. Манай цуглааны нэр юу вэ? Үнний үг тийм үү? За үнний үг гэдэг үг тэр нэр хаанаас гарч ирсэн тэр ишлэлийг та нарт би хуваалцсан. Өмнө нь та нарт би бас олон жилийн хуваалцж ирсэн л баг. Яаков номын 1-р бүлгийн 16-аас 18 хүртэл би уншия. Хам сэдвээр нь харах юм бол энэ дээр сорилтын тухай ярьж байгаа. Сорилт нь буюу уруу татлага, таагүй нөхцөл байдал бидний амьдралд тохиолдоход бид нар эргэлздэг. Бурхан байгаа юм болов уу? Бурхан намайг сориод байгаа юм болов уу? Бурхан намайг шийдгээд байгаа юм болов уу? Бурхан муу муухай зүйл хийгээд байгаа юм болов уу? Яагаад байгаа юм бол тийм үү? Та 12 дугаар ишлээс унших бол маш тодорхой байгаа. Гэхдээ 16 дугаар ишлээс энэ дээр нэг зүйлийг хэлж байгаа. Бурхан хэнийг ч муу муугаар сордөггүй. Бурханаас өгж ийн гэж битгий яриа. Амен. Бурхан хүнд муу муухай зүйл хийдэггүй. Амен. Тэгээ 16 дугаар ишлэлээр юу гэж хэлж байгаа вэ? Хайрт ах дүүнэр минь. Хайрт үнний үг цуглааныхан минь. Бүү мэхлэгт тушаал, бүү мэхлэгдэж болохгүй. Ямар үед мэхлэгдэх вэ гэвэл та 17-ог ойлгоогүй үед, 17-д эргэлзэх үед. Та хэцүү асуудал донд, сорилтын дунд орохдоо та бурхан хийж ийн гэж үзэх юм бол та бурханы сайн сайханд эргэлзнэ. Харин 16, 17-д эргэж бол хайр дахтуунрын бүү мэхлэгдэхтэн. Альва сайн таалал сойрхол, альва төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэгэ. Түүнд өөрчлөгдөх сүйдэрч байхгүй. Тэр хүслээрээ биднийг үнний үгээр төрүүлв. Ингэснээр бид түүний бүтээлүүдийн анхны үр жимсэн болох юм аа. Манайхаа бурхны үг маш тодорхой хэлж байна. Бүү мэхлэгт, бүү эргэлз, бурхан өгөөмөр, бурхан уучил өршөөлөөр баян, бурхан сайн бурхан. Уучин гэрэн дээр бүр бурхан сайн гэдгийг амталж мэд гэж хэлж байгаа амин. Бурхан бол сайн, түүний өршөөл инэрл үрдийнх амин. Үүнд бүү эргэлзээ, үүнд эргэлцгээрээ та мэхлэгдэнэ гэсэн. Тэгээд бүр цаашаа юу гэж хэлж байгаа тэрээр бол бүх сайн таалал, сойрхол, бэлгэн дээрээс тэр төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Таны амьдрал сайн сайхан байгаа юу? Таны амьдрал төгс гэсэн зүйл байгаа юу? Байгаа. Миний өөр хүүхдүүд байна. Амин. Төгс бэлгүүд. Дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирж байгаа. Түүний дотор өөрчлөгдөх, сүйдэж байхгүй, харанхуй байхгүй гэж хэлж манайхаа.
Заримдаа бид нар Библийн ишлүүдийг зүгээр нэг хурдуур уншаад байдаг. Уг нь бол бид нар тунгааж, медитейт гэж ярьдаг тийм үү? Бодож, бясалгаж унших хэрэгтэй. Тэгжиж энэ үг яах вэ? Таны дотор ургаж, соёолж, таны оюун бодлыг шинжилж өөрчлөх. Тийм учраас заримдаа яах вэ? Бид нар мал шиг, үхэр шиг тийм үү? Жайжлах хэрэгтэй. Мэхлэгдэхгүй. Эзэн бол сайн. Бүх сайн сайхан зүйл миний амьдрал байгаа нь эзнээс ирдэг. Түүний дотор өөрчлөлт байхгүй, харанхуй байхгүй, сүүдэр байхгүй. Амен. Тэгээд тэр яасан өөрийнхөө хүслээр биднийг үнний үгээр төрүүлсэн. Үнний үг гэдэг нь юу вэ? Сайн мэдээ. Манай суглааны нэр үндэ сайн мэдээ байхгүй юу? Үнний үг. Амен. Эфес номдэрийн тодорхой Библийн орчуулна. Сайн мэдээ. Үнний үгээр тэр өөрийн Бурхны үгээр бид нар эзэнд итгэхэд бид нар төрсөн, дээрээс төрсөн шинэ бүтээл болсон. Бид нар Бурхны хайртай хөвгүүд охтууд болсон. Амен. Бид нар түүний тэр анхны үр жимсэн болсон. Бид нар тэр үхлээс амьлах тэр гайхамшигтай бүтээлүүдийн нэг хэсэг болсон. Амен уу? Гайхамшигтай. Тэгэхээр одоо бүгдээ эргээд Эден цэцлэгт эргээд очие. Элбэг хангалуун Эден цэцлэг. Деваач. Дур зоргоо идэж болж байна. Библиэлд тэр жимснүүдийг хүнд хоол олоо өгсөн гэж байгаа. Хүнс олоо өгсөн гэж байгаа. Тэгээ байжсэн чи яасан? Сая хэллээ шүү дээ эзэн. Чөлөөтэй дур зоргоороо идэж болно. Гэхдээ голд нь байгаа сайн мууг мэдүүлэгч модны жимснээс юу лээ? Идэж болохгүй. Эзэн тэр өдрөө чи заавал гарцаагүй, зайлшгүй өхнө гэж байгаа. Хэрэг та анхааралтай унших юм бол зөөр өхнө гэж хэлээгүй. Гарцаагүй өхнө, зайлшгүй өхнө, заавал өгнө. Зүхтах арга зам байхгүйгээр өхнө гэж. Хүмүүс асуудаг те яагаад тэр Эден цэцлэгийн голд энэ жимс байсан юм болоо? Яагаад байхгүй гэж олоог юм болоо гэж. Хүмүүс тантай зөвхөн тэр хүмүүс юу өгч чадна, ямар тус хүргэж чадна гэдгээс нь тантай найзлдаг бол яах вэ? Таныг зөвхөн ашиглахын тулд, танаас ирж байгаа ашиг тусыг хүртэхийн тулд амен. Гоё юу? Тим найз зөвхөн байхыг хүсэж байгаа юм байна уу? Байхгүй шүү дээ. Хүмүүс таныг найзах нь, таныг хэн болохыг чинь, таныг хайлаад найзлуул гоё үстэй. Амен. Гэр бүл, эхнэр нөхөр. Би энэ хүнтэй суучих юм бол гоё баян болчихно. Тэм үү? Миний асуудал байхгүй болчихно гэж сууж болохгүй шүү тийм биз дээ. Өнөөдөр харамсалтай Холливуудын зарим кинонууд тиймэрхүү болчихсон шүү. Монгол ч гэсэн Библиэлд маш тодорхой төсөөлөд хүмүүс угаасаа хурмаа хийхийг, суухыг угаасаа үгүйсгэн тустай амьдрахыг хүснэ. Харин манайхаа Бурхан биднийг робот шиг бүтээгээгүй. Бурхан бидэнд чөлөө сонголтыг өгсөн. Чөлөө сонголтынхаа үүднээс л хайр байх боломжтой манайхаа. Хайр албадлагаар бол хизээж хайр биш. Би айж, ашиг харж, хин нэгэнд би сайн хандж байгаа бол би үйлдэж байгаа бол энэ хайр биш. Энэ би өөрийгөө аврах гэсэн оролдлого. Мөн үү? Өөртөө ашигтай, өөрийгөө шүтэж байгаа, өөрийгөө тав тухтай байлгах оролдлого. Тэрнээс тэр хүнийг бодож байгаа хайр биш. Харин Бурхан санаж гэнэ юу гэсэн бэлээ? Төгс хайрын донд байсан гэсэн тийм үү? Эцэг хүү, ариун сүнс гурав. Энэ төгс хайрынхаа үр дүнд хүн төрлөختнийг бүтээгээд энэ хайраа хуваалцах хүссэн учраас хүнд агуу том бэлэг өгсөн нь чөлөөт сонголт. Өөрийнхөө сонголтоороо Бурхныг хайрлах үгүй юу гэдгийг хүн сонгож болно. Тийм учраас сайн мууг мэдүүлэгч модны жимс байсан. Эзэн хэлсэн идэж болохгүй чи эзэн тэр өдрөө гарцаагүй өгөх болно гэж хэлсэн. Тэгсэн чи яасан бэлээ? Цэн. Эхлэл 3 дахь бүлэг дээр тийм үү? Хэн гарч ирлээ? Могоо. Тийм юм сүнс. Бурхан хэлсэн юм уу? Бүх жимсийн дураараа та нар идэж болох юм уу? Болно гэсэн. Гэхдээ тэр гол байгаа сайн мууг мэдүүлж бодож идэж болох гэсэн чинь. No. Хамгийн чухал зүйлийг Бурхан танаас хамлсан байна. Бурхан яг үндэ тийм сайн биш ээ. Бурхан тийм итгэж найдахаар сайн биш. Танаа пастор чи хэлээд байгаа шиг, таны сонсоод байгаа, таны дуулаад байгаа шиг, таны уншиж байгаа Библи дээр шиг Бурхан тийм сайн биш. Бурхан хамгийн гоёгоо танаас нуучихсан байна.
Тэр нь сайн мөг модуулагч, сайн мөг мэдүүлэгч модны мод. Тэгсэн чинь эмхтэй яасан. Итгэсэн. Мэхлэгдсэн. Уг нь яасан бэлээ? Бүү мэхлэгдсэн санаж гин үү? Мэхлэгдсэн. Харсан чинь идэхэд амттай шүүслэг үнэхээр бурхан шиг ухаантай болох юм шиг санагдсан учраас яасан бэлээ? Аваад эдснээ нөхөртөө өгсөн. Тэр хоёр бурханы оршихугаас нуугдсан. Санаж гин үү? Мэхлэгдсэн манайхаа. Сатан үннийг ярьсан уу? Худлыг ярьсан уу? Ходол хормыг ярьсан. Бурхан бол сайн. Бурхан та нарыг хизээч хайхгүй хүүхдүүдээ. Хизээч орхихгүй. Таны амьдралын бүх ил цаг үед чинь бурхан та нартай хамт байх болно. Бурхан сайн ажил хийх болно. Таныг намайг жинхэнэ хүнлэг хүн байх амьдралаар амьдруулах. Тэр Есүс Христийн дүр төрхийн дагуу өөрчлөх тэр ажлаа бурхан хийсээр байх болно. Бурхан бол сайн. Амен. Тэгээ юу болсон манайхаа? Бурхан юу гэж хэлсэн бэлээ? Тэр модоос идэх юм бол зайлшгүй, гарцаагүй өхөн гэсэн санаж гэнэ үү? Өгсөн үү? Адамын хоёр өгсөн үү? Ха? Зоригтой хэлмэнийх үү? Өхөөгүй тий? Өхөөгүй. Бурхан удлаа ярьсан юм шүү. Ха? Маш тодорхой байгаа шүү. Англи дээр ч, монгол дээр ч, еврей хэлэн дээр ч гарцаагүй, зайлшгүй, буц гарахгүй, зүгт гарахгүй өгөх болно гэсэн. Олон хүмүүс энийг юу гэж тайлбарладаг бол сүнсний үед өгсөн гэж. Мөн гэхдээ дутуу. Бурхны үг бол худал ярихгүй. Үхэл гэдэг үг. Мот гэдэг тэр еврей үг. Үхлэл гэсэн үг. Амьсгал байхгүй. Үхэ. Реакц байхгүй. Дуусаа. Тийм сүнслэг үхэл гэсэн тийм тодорхойлол байхгүй. Ойлгож байна уу манайхаа? Анхаараарай манайхаа дууслаа шүү. Миний гол хэлэх гээд байгаа зүйл. Бурхан хэлсэн чи идэх юм бол зайлшгүй үхнэ гэсэн. Харин идсэн үхвээ. Тэгээ юу идэг вүлээ? Юу болдог вүлээ? Санаж гэнэ нөгөө хоёр ч нүцгэн байдлаа хараад Бурхны оршуугаас зүхтаад тэгээ яадаг вүлээ? Инженерийн модны навцаар өөрсдөө хувцас хийдэг тийм үү? Хүн биас иржсэн анхны фэшн дизайн тийм үү? Анхны уурлал мөн үү? Ямар байсан бол юу гэж бодож байна? Бибтүү ингээд дээшиг байсан болов уу те зарим хэсэг хөлмөл нь харагдажсэн болов уу те мэдхгүй. Ямар ч байсан инженерийн навцаар өөртөө овц хийсэн. Харин бурхан яадаг вүлээ? Санаж гэнэ манайхаа. Хариулаарай. Бурхан яадаг вүлээ? Бурхан нэгэн амьд юу гэдэг нь тодорхойгүй тийм үү? Амьтны арьсаар дээл хийж өгдөг санаж гэнэ. Тэр хоёрын нүцгэн байдлыг хочдог. Манайхаа бурхан худлаа яриаггүй. Чи идсэн тэр өдрөө чи үхэх болно гэсэн. Үхэх байсан манайхаа. Адам, Эв хоёр газар дээрээ үхэх байсан. Амьсгал хураах байсан. Дуусах байсан. Там руу явах байсан. Мөнхөд бурхнаас хол байх байсан. Ямар ч асуудал байхгүй манайхаа. Бурхан маш тодорхой хэлсэн. Чи идсэн даруйдаа үхэх болно гэсэн. Харин манайхаа дахиад хэлье. Тэд нар үхээгүй шалтгаан нь юу вэ гэвэл тэдний өмнөөс ямар ч гим нүгэл хийгээгүй гэмгүй амтан амиа өгсөн учраас тэдний оронд өөр нэгэн амтан цусаа урсгасан учраас эзэн тэр амтны цусыг хараад тэр хоёрт өршөөлөө үзүүлсэн. Өршөөлөө үзүүлсэндээ яадаг вүлээ? Эден цэцлэгээс хөөгөөд гаргадаг. Яагаад бол эден цэцлэгийн гол бас нэгэн модны жимс байсан санаж гэнэ үү? Юу вэ? Амийн модны жимс байсан санаж гэнэ үү? Хэрв гэмт мөн чанартайгаа Бурхны оршуугаас тусгаарлагдсан энэ байдалтайгаа тэр амийн модны жимсийг идсэн бол мөнхөд Бурхнаас тусгаар байхсан хизээч аврал руу Бурхан руу ирж чадахгүй байсан. Тэ яасан бэлээ? Эден цэцлэгээс хөөгөөд тал бүрд эргэлдэг явсан бэлээ. Сэлмнүүдийг тавьсан санаж гэнэ үү манайхаа? Тэгээ тэнгэр элчнэр Херобод тэнцээ тавьсан санаж гэнэ үү? Өмнө би бас энэ тухай алдчихсан. Харин хуучин гэрээний Захарай номон дээр лөө, Зефанай номон дээр Захар энэ хоёрын айл нэг номон дээр нөгөө тий
юу гэж байгаа гэвэл тэр сэлмэн цохогдсон нэгэн хончин бол Есүс Христ гэж байгаа. Мөн үү? Манайхаа. Тэгээд ирээдүйд бид нэр Бурхан руу амьлаад очиход тэнцээ явах үлээ амийн мод байх болно. Тэр амийн мод нь хэн бэлээ? Есүс Христ. Ойлгож байна манайхаа. Бурхан өгөөмөр. Бурхан баян. Бурхан элбэг хангалуунаар дүүрэн. Түүний мөн чанар бол өгдөг, хайрладаг, нэгүүлсэнгүй өршөөлөөр дүүрэн Бурхан манайхаа. Хүн тэр өдрөө өгч болох байсан Бурхан өршөөлийг сонгосон. Манайхаа. Өршөөлийг сонгосон. Өршөөсөн. Одоо бүгд сүүлийн нэг ишлэг хараа. Бүгд Ромын 8 дугаар бүлгийг гаргая да. За эзний үг ингэж хэлж байна. Тэр буюу Бурхан өөрийн хүүг харамлаагүй шүү манайхаа. Харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм аа. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ. Дахиад Бурханы өгөөмөр чанарыг харж гин үү? Бурхан яасан гинөө? Өөрийн хүүгээ харамлаагүй өгсөн. Хэрвээ өөрийн хүүгээ харамлаагүй өгсөн бол тэгэх тусмаа бус бүх зүйлийг бидэнд харамгүйгээр чөлөөтэйгээр өгөхгүй юу гэж. Манайхаа энэ бүх зүйл гэдэг нь юу вэ? Контекст буюу хам сэдвээр нь харах юм бол Христтэй адил болох бүх зүйл. Түүний загалмайн цусаар бидний үед боломжтой болсон тэр бүх сүнслэг ивэл ерөөл сайн сайхан Бурханы өмнөх хүлээн зөвшөөрөгдсөн, хүлээж авагдсан хэрэгэн зэрэм байр суурь энэ бүх зүйл. Тэгээд энэ дэлхийн хүртэл таних. Яг бол энэ дэлхий өнөөдөр та амьсгалтай байхдаа Бурхантай адилхан болох боломж өнөөдөр танд байгаа. Таны амьдралж болж байгаа нөхцөл байдлуудаар дамжуулж та бүх зүйлийг Бурхан таны төлөө сайн сайхнаар эргүүлээд та эзэн Есүс Христтэй адил болох боломжтой тухай ярьж байна гэсэн. Харж байна манайхаа. Ийм өгөөмөр Бурхан. Ийм өгөөмөр Бурхан. Хэрвээ энийг бид нэр ойлгох юм бол үнэндээ бидний амьдрал оронгоор өөрчлөгдөж болно. Бидний амьдралд ховсол бий болж болно. Бид нар Бурханы өгөөмөр байдлаар бид нар өдөр тутмынхаа амьдралыг авч явж болно. Бид нар Бурханы өгөөмөр байдлаар бид нар сүм чуулганд байгаа бие бинийгээ хайрлаж болно. Бид нар Бурханы өгөөмөр байдлаар Улаанбаатар хотыгаа бид нар шинэ үдээр харж болно. Бурханы өгөөмөр байдлаар бид нар Монгол орныгоо бид нар өрөөж болно. Чадна. Миний мөрөөдөл юу вэ? Бид нар хуваалцсан. Олон хүн яриаг цөөхөн хүн ярьж исэн. Миний мөрөөдөл талбай хажууд нэгэн хүчирхэг цуглаан байгаад тэнцээ олон мянган залуучууд хурж ирээд эзэнтэй уулзраад эзнийг магтаж тэндээс өөрсдийнхөө хэн болохоо мэдээд түүний хайраар амьдралаа өөрчилээд Улаанбаатар хотыг Монгол орноо өөрчлөсөн хайрласан шинэ нийгмийг бий болгосоо гэж үздэг. Би үүнийг мөрөөддөг, үүний төлөө би залбирдаг. Амен. Гэтэ би энэ ганцаараа чадахгүй би ойлгосон. Тийм учраас надад хүмүүс хэрэгтэй. Ашиглагдах хүмүүс биш. Хамтдаа Бурханы өгөөмөр байдлыг мэдээд хамт санаа нэгдээд энэ хүү өгөөмөр байдлаар хайртай их орны хүмүүсээ хайрлах ийм хүмүүсийг би хүсэж байгаа. Хэрвээ та Бурханы энэ хүү өгөөмөр байдлыг мэдчих юм бол та бусдын төлөө үйлчлэхэд асуудалгүй. Еврейчүүд номын 1-р бүлэг би санаад. Еврейчүүд номд Еврей номон дээр баг 9-р бүлэг дээр байна уу? 9-р бүлгийн 14-р эшлэл байна уу? Ийм эшлэл байгаа. Хэрв амьтдын цус, бох ямааны цус, хуучин гэрээнд байсан хүмүүсийн гэмт мэс чанарыг угаан цэвэршүүлдэг байсан бол хэсэг хугацаанд угаан цэвэршүүлдэг байсан бол тэгэх тусмаа шинэ гэрээ өөрийнхөө гэмгүй ариун цусыг урсгасан Есүс Христээс болж та нарын мэс чанар өхмөл үйлсээс угаан цэвэршүүлэгдээд амьд үйлс рүү буюу тэр үйлчлэх тэр жинхэнэ сайн үйлс рүү
хүрэх нь дамжиггүй гэсэн утга агуулгатай өгүүлбэр байгаа. Ишил байгаа. 9:13-14 байна уу те? Тэр байгаа. Манайхаа дахиад хэлье. Хэрвээ та Бурхны энэ хөл өгөөмөр байдлыг ойлгох юм бол таны амьдрал өчүүхэн жижигхэн ховоо хичээсэн өөрийгөө бодсон энэ амьдралаас чөлөөлөгдөх болно. Энэ амьдралын гав гинжнээс чөлөөлөгдөх болно. Амен. Бид нар итгэлийн талаар юу гэж хэллээ? Итгэлгүйгээр хийсэн бүхэн юу гэсэн бэлээ? Гим нүгэл гэсэн санаж байна уу? Нэг пастор, миний хүндэл чарилдаг нэг пастор юу гэж хэлсэн бэ? Итгэл гэдэг бол Бурхны талаарх сайн бодлоо гэж хэлсэн. Юу гэнэ? Итгэл гэдэг бол Бурхны талаарх сайн бодол. Бурхан өгөөмөр гэдэгт та итгэж бодоход таны амьдрал цорилтууд, уруу таталтууд, нөхцөл байдал хэцүү болсон ч гэсэн та Бурхан сайн хэвээрээ гэж итгэх юм бол таны итгэл гонхгүй, дороотохгүй, хүчирхэг хэвээр байх болно. Та амьдралын хэцүү асуудал дунд ч гэсэн та Бурханы өгөөмөр байдлаар хандж болно гэсэн. Өгөөмөр байдал гэдэг нь юу гэсэн үг вэ? Та өөрийнхөө бие махбодоо, та өөрийнхөө цаг заваа, өөрийнхөө санхүү их сурвалжаа, өөрийнхөө бэлэг авьяасаа, өөрийнхөө оршуугаа, өөрийн гэсэн зүйлээ бусдын төлөө зарцуулах тухай ярьж байна гэсэн. Амен. Амен. Тэгээ өнгөрсөн л би завгүй байсан гэж хэлсэн тийм үү та нарт. Би энэ дээр хуваалцъя гэж бодоагүй. Гэхдээ би энэ талаар бас олон юм бодлоо. Тэгвэл миний өдөртөж байгаа байгууллагын манай нэг ажилтан бас нас ороод эзэн рүү явсан. Тэр хүний оршуулгын ёслолд оролцож явж байхдаа Библиэлд баяр наадамд явахаас илүү оршуулганд оролцоод их юм бол чи илүү ухаарлыг олж авна гэсэн санаж байна уу? Би тэр хүний намтрыг, дурсамжийг бичиж байхдаа үнэхээр эзний төлөө амьдарчээ энэ хүн. Үнэхээр эзний төлөө өөрийгөө зориулжээ гэж бодсон байна. Тэгээд тэр оршуулгын ёслол дээр тэр олон хүмүүс хүндэтгэл үзүүлэх гээд заал дүүрэн хүмүүс тэгээд ядж хахад хагас дээр 5 дахь өглөө амар хүдэн байсан санаж байна уу? Яг тэр хүдэнд бид нар үүрээр яваад уулын орой дээр оршуулах үүдэх ёслол хийж хахад даарж хахад би юу гэж бодож ирсэн бэ гэвэл бидний амьдрал ийм л байхаар дуудагдсан. Бид бусдад үйлчлэхээр бусдад амьдралаа зориулахаар дуудагдсан. Гэтэ энэ бүх зүйл бид нар хийх ёстой учраас биш. Үгүй бол Бурхан намайг шагнахгүй биш. Үгүй бол Бурхан намайг шийтгэж чинь Бурханаас айж биш. Харин яг угаасаа Бурханаа таартай тэрээр миний аав учраас тэрээр өгөөмөр нэг учраас. Амен. Би түүний хайрт хүн учраас түүний төлөө амьдралаа зориулах нэг баяр хөөргөө сонголт авах бол